За сайн байцгаана уу? Намайг Баянмантгай Сар Эрдэнэ гэдэг жүжигчин бүсгүй байна. Ингэж гарч ирлээ, баруун ингэж ирэг, бүтэн ирэг, бэби гэдэг үгэн дээр ингэ ирэх байхгүй. Тэгээ гүд Энэ ингэж юм юу? Тий, өөрөө бяцхан жаал гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Хүүхдүүд үүсэх байхгүй. Бэби гэж ирлээ, гүд гэдэг ингэ өгмөр. За ой юу наалах. Сайн байцгаана уу? Намайг ганц зургийн гаан учир гэдэг жүжигчин залуу байна. Тэр найзлаад одоо жил хагас юм уу? Маш богинохон хугацаанд гэхдээ хамгийн хэвтийхэн байдаг. Зарим хүмүүс ярьдаг шүү дээ, эрэгтэй эмэгтэй найз гэж байдгүй ч гэдэм үү те. Нийгэмд арай өрөөсгөл ойлголт өгдөг болвол илүү тухтай байдаг. Ялангуяа сүүлийн үед бол бид тэр өглөө оройгүй байнга уцаар ярина, уран бүтээл ярина, дээрээс нь ажил ярина, зав чөлөөтөө бүх зүйлээ бол ярилцдаг. Дайжгүй хаа. Хамаг юм байна. Бид тэр чинь ер нь бол эр хүмүүс шиг гүндүүгөө суугаад би биентэйгээ зөвлөгөө өгж ярилцсан. Эсвэл бүр хоёр авгаар шиг хов бацсан. Тийм л хоёр үү шүү дээ. Тэгэхээр гайгүй мэдэх баха би нэг. За эхлэе. За амжилт хүсье. Амжилт хүсье. Тохойр нагас. За би эхлэх үү? За чи эхэл. За. Миний төрсөн өдөр хэдэн сар хэдэн бэ? Чиний төрсөн өдрөө чи мэдж байгаа шүү дээ. За. Минийх бол маш амгалж ч одоо марцсан мээрээ. Саяхан болсон шүү дээ, тий? Тий, саяхан болсон. Яг орж ирэхгүй шүү. Чи тоолоод үзтээ. Юуны орд? Хумхын орд. Тий. Нохочлээ. Би чамс сар өдрийн Тийж байгаа л болно шүү дээ. 12 сар. харин үгүй шүү дээ. Тоол гэдэг шүү дээ. Чи 0-аас нь эхэлтэй. 0 1 2 2 3 3 сарын 3 сар төлсөн юм уу? солирд. 1 сарын 1 сарын 23. Тэр яхаа тэгээд мартахгүй. Йоо. 1 сарын 23 шүү дээ найз тий. За. За одоо чи. Зөв юм хариулт хэлнэ шүү дээ. Тий 1 сарын 23. За. Чи барыг надаар хэлүүлчихлээ. Миний өмсөх дуртай хувцас юу вэ? За энэ бол 2 байдаг аа. 2 төрлийн байдаг аа. За. Ер нь бол чөлөөт. Тэгтээ яг юм чухал момент гэсэн дээр бол үнэхээр классик хувцлах дуртай. За байна. Би мэдэрш. Мэдчихээн. За. За. Эрэгтэй хүмүүс ерөөсөө тэр нөгөө тоомон дээр жоох мафантэй тэмээ гарч ирж байгаа юм л та. За. За би дотны хідэн найзтай вэ? 6. Нэг нь хас. 5. Зөв. Тэгвэл чи тэрийг найзаа гэж боддгоо юм байна. Үгүй боддог. Тэгвэл 5 юм биш. За. За. Миний дуртай брэнд. Чиний дуртай брэнд. Gucci. Та байж болно. Байж болно гэж нэг өөр юм байна да. Яг ер нь бол Gucci. Гэтэ яг нөгөө Сүүлийн үед өөрчлөгдсөн үү? сүүлийн үе жоохон Lacoste гэж яваад байгаа. Lacoste гэж жоохон өөрчлөлтөд байгаа. За тэгэхээр авъя зөв. За, би өмнө ямар ажил хийж байсан бэ? Би өмнө ямар ажил хийж байсан бэ? Хэлэх юм уу? Тийм. Би өмнө ямар ажил Артист шүү дээ. За, юуны артист вэ? Сормоос гоо сайхны артист. Зүг бай. За. За, одоо чи яасан? За чи энэ ёстой мэдгүй заяа. Гарц кинон дээр миний тоглосон дүрийн нэр. Энийг хинч мэдэхгүй. Энийг гарцыг үзсэн хүн бүхэн мэдэхгүй. Тэгэхээр чи би бүр мэдэхгүй байхгүй. Хүй ямар балан бэ те? Яна би бас үзэж амжаагүй шин. Ийм л ээ. Уучлаарай. Юу галт. Юу гарцыг галт юм уу? Гэхдээ
Гүр амар галтаа цогтой гэдгийг нь л бодвол. Яг өөрийн чанар амлаа ороод ирлээ зэ. Угаасаа нөгөө мэдхгүй байх нь аргагүй нөгөө яг кинон дээр нэг миний нэрийг ер нь их дурдаад байдгүй. Нэргүү. Гэхдээ яг гоо нэртэй ийм хүний бие дээр гардаг хүний яг зөв. Минг мэдэн штэ би гинт сая саналаа. За мэдгийм. За. Би сая мартаад байдаг шүү. За. За, пранк шоун дээр ямар дүр бүтээж байсан бэ гинэ. Би шүү. Өөрийгөө бодоод. За, пранк шоун дээр чинь 2 3 дугаарт нь орсон баха манай сараа чинь. Тэгэхээр чи зүгээр нэрлээ явж байгаа. харин яг санаж байна. Тэр нөгөө нэг стилист штэ. Стилист байна. Найруулагч юу? Найруулагч байна. Стилист байна. Үгүй. Тэр чинь найруулагч юм. Найруулагч. Тэгээд музейн тайлбарлагч. За, тэгээд тэгээд хүшээ чи үтцэн гэдсэн худлаач би үтсэн чинь айгу олон дугаартай тэгээд өөрийнхөө бас дугаартай хэлээд байна. За. Тэтэш нь яваач. Памагити. Тэ хэлээч тээ. Оги Бямбадар ялаа. Оги хин хоёр дээр. Тэр хоёр дээр. Хин ах хоёр дээр чи юу асан штэ. Борлуулагч, менежер. Үгүй. Сэтгүүлч. Сэтгүүлч. Йоо. Би шууд сая тэр Хона Бямбадар андурцсан уу? Тий, тэнгуудлаа сая нөгөө юм яг тэр дугаар гэсэн чи шууд тэр нөгөө бүх юм нь бодогтой. Яаж ч нэг зохиолын уншсан байсан болов. Тэг өөр хатуул байгаа л да ер нь. Яг ер нь санаж байгаа нь болно шүү дээ. Ер нь санахал юм байна тийм үү? За баярлалаа. За. Хөс хооч. За би юунаас хамгийн их айдаг вэ? Чи юу? Хамгийн айдаг. Хитрхи амар тайван удаан тийм хөдөлгөөнтэй одоо нөгөө юу гэх юм бэ? Тийм ямар нэг тийм хүнээс айд юм уу би? Тийм. Одоо тийм нэг айх гэдэг нь одоо бүр ингээ шууд амар айх биш үү? Ер нь тийм үнтэй ажил бүтээгч юм уу тий? За яг тэр талаараа бас тэгж болно. Яг тиймэрхүү характертай хүмүүстэй жоохон. Тиймэрхүү тантай. Тэгээ наа чиг айх биш жоохон тухгүй байх маяг гэсэн юм байж болох л дээ. Гүү чи айдаг. За би айдаг учраас тухгүй байгаа шүү дээ. За. Нэг удаа чи ярьжсэн надад. Тиймэрхүү хүмүүс амар айдаг шүү дээ. За, тэгвэл л шүү дээ. За би одоо асууна. За миний заавал хийхийг хүсдэг хүслийн чагсаалтнаас нэрлээ гэж. Хийхийг хүсдэг. За би чамтай өглөөхөн ярьжсэн та. Хийхийг хүсдэг. Чагсаалт. Үчи юу бодод байгаа юм? Би зөв нөө өглөө ярихад байсан юм гэж. Маск тавих гэж. Яа. Хүслийн жигсаал. Ер нь энэ амьдралынхаа туршид юм уу те? Юу? Мэргэжлээрээ. За. Ийм гоё түүхэн кинонд тоглох. За байж болж юм болж. Тий. Зүг. За. Би өмнө нь ямар ажил хийж байсан бэ? Багш. Зөв. Маш амархан байлаа. За миний амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? За ёстой худалч хүнд дурггүй, ойлгомжгүй хүнд дурггүй, цаг барьдгүй хүнд дурггүй, тийм итгэл алдсан. Ер нь бол юм яах гээд байгааг нь мэддэггүй хүнд дурггүй. Худлаа ярьдаг хүнд дурггүй. Зүг байна. За миний хамгийн дурггүй Зүг уншаарай. Миний хамгийн дурггүй шав гинэ. Ямар амар асуулт би энийг шавж хийж уншаад. Шавж зүг чав юм уу? Шав шүү. Дурггүй шав би тэрийг яаж мэдх юм? Чи ерөөс надад шавнар бамнар муу л хамгийн гол дурггүй шав гэж байхгүй болохоор нөгөө яг энэ намайг ийм байдалд оруулаа, тэр байдалд оруулаа гэж ерөөсөө ярьж байгааг болохоор шавнар маань бүгдээр л надад таатай орчин бүрдүүл учраас. Тий надад тийм хэрвээ ямар нэг юм байсан бол ярих байсан баг та тий. Энийг тэгэхээр алгасъя. За би асууна. За. Миний анхны үнсэлт хизээ байсан бэ?
За энийг бол бүр шууд өөрөөр нь яачих вэ? Миний хамгийн анхны өмсөлт чинь за сурагч байх та. Гүү. Бүр анхных гэдэг чинь хорвоод тэр төрөөд гэдгийг хариулчаад ядаж. Тэгвэл ээжтэй л. Зинхэхгүй чи өмсөлт шүү дээ. Өмсөлт юм уу? Үгүй өмсөлт гэдэг бол байгаагүй. Өмсөлт гэж үү. За чи яасан? Миний уух дуртай алкоголны төрөл зүйл юу вэ? Текила. Зөв бай. За. Би ямар төрлийн эрэхтэй сонирхдаг вэ? Өндөр, цагаан арьстай, нүд хөмсгтэй. Тийм залуу сонирхдаг. Одоо Зангийн нэлээч. Худалч биш, үнэнч. Ажил хичээнгүй зоригтой тийм залууг сонирхдаг. Одоо тэр залуутайгаа үргэлж байгаа. Баярлалаа. За. Надад чи яасан штэ. Миний амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу вэ? Галзуу үйлдэл. Зөнтөө штэ гэдэг. Алин хэлэх юм бэ? Зөв чи яг чиний хувьд айгүй галзуур байсан үйлдэл нээж болно шүү дээ. Галзуу байсан. Тийм. Гинт амар олон нийтийн газар хоорондоо жоох нууц ярьж байгаа юм дээр л гинт инээдэг. За магадгүй шүү. Ер нь би жоохон Явж тийм барилт гэж байхгүй шүү. Гэлээс. Зөөрөдөө лалаа. би ер нь жоохон олон нийтийн газар жоохон пранк хийх юм уу? Нэг тийм юм жоохон сонирхолтой тийж хүмүүсийн нөгөө реакшн гаргах дуртай. Тэгэхээр зүг байна. За. Миний согтоод хийж байсан хамгийн тэнэг үйлдэл юу вэ гинэ? Би одоо Манай найз согтдог уу? Манай найз согтдог гэж юм уудаг болохоор нэг тийм үглийн надад мэдгүй юм байна. Айгу сонь. Шаваг шууд согтдог үлээ гэж бодлоо шүү. За би асуух юм. Чи яасан? Намайг тэр доор нь баярлуулж чадах зүйл юу вэ гэж байна. Мөнгө. Хотлоо. Тэр доор нь урмын үг шүү дээ. За. Амар хөргөн жижигхэн үгэнд хүртэл амар хурдан. Баярлалаа шүү дээ. За. Би биенийхээ аль хэсэгт сэтгэл хангалуун байдаг вэ? Чи тэр чи биенийхээ юу? Би биенийхээ аль хэсэгт дуртай вэ? Энэ л маш амархан асуулт. Гэтэ хийж болох юм уу? Хөхөндөө. Чи зүгээр цээжин хэсэгтэй тий. Цээж хэсэгтэй тий. За. Яа. За. Миний амьдралдаа авч байсан хамгийн тэнэг хоч нэр юу вэ? Чиний юу? Тий. Чөөхөд. Гэтэ энэ асуултыг яг энэ асуултаар хин энэ асуултыг бэлдсэн бэ гэдгийг би олчлоо л доо. За. Үгүй юу юм чи надад хэлж байгаагүй юм болов уу? Чаач гэдэг вэ? Яг ер нь бол чаач гэж хэлж болно бол энэ чинь яг миний яг хочл ингээд явсараа л нэг олчиж байгаа шүү дээ. За. Зүг байна. Би биенийхээ аль хэсэгт сэтгэл хангалуун бос байдаг вэ? Бос юм уу те? Би юунд дургүй. Чи зүгээр надад ажиглагтаад байдаг нь хит өндөр болохоор ингээд нэг юм яа гэс нэг тийм юм байдсан болов гэж би зүгээр дотроо боддتي. Түүн. Үгүй яг уу. Тэг нэг тэгтээ бас тийм амарч бишээ. Дүнс төрөөхөн бас нэг ярьжсэн дээ. Андаа. Коронавирус хойш юм болчиход байгаа шүү дээ. Чип дээр би бинийхээ юу дургүй лээ тэгээ боддоо. Адилхан дургүй юм. Үгүй тэр чинь яг би юм гэж орох юм уу? Орох л хэлгүй. Тархалт уу? Тэр чинь орох юм уу? Бэлхүү савьдаа дургүй л үстэй байлаа. Тэр тиймэрхүү. Би шал өөр юм бодоод шүү дээ. За. Юу бодоод байдیں۔ За. Миний өштэй те. Хамгийн тэнэг болцооны түүх.
Хамгийн тэнэг болцооны түүх юм. За би олзтой чамд энэ бол ярьсан шүү. Байж л да би санаж байна. Тэ. Бодчих. Юу гэж ярьчлаач байна та. Нэг гохонтой уулзаад кино үзсэн чинь эсвэл хажууч амар давхар яриадсэн гэл юу гэлээ. Тий. Давхар яриадсэн. Тий. Надтай биш өөр хүмүүстэй ингэж яриадсэн. Тэгээд би за гэж. За чи битээр бүтэхгүй юм байна. Бай. Зүү. За хамгийн сүлд хизээ хинт юу гэж худлаа хэлсэн бэ гинэ? Чи юу? Би юм бэлгүй. Хамгийн сүлд хизээ хинт юу гэж худлаа хэлсэн бэ? Би л. Хамгийн сүлд. Зайлшгүй тохиолдлоор л худлаа хэлсэн байж та. Тийм. Мэдгүй одоо аавда худлаа ярьсан чи сая нааш ирж байхдаа чи нааш ирж байхдаа ер нь юунд орно гэж ирсэн аавда. Гэхдээ яг бол нэвтрүүлэх. Яг л нэвтрүүлэх гэж хэлсэн. Гэтэ ийм нэвтрүүлэх гэж хэлээгүй шүү дээ. Хэлээгүй. Тэгэхээр чи худлаа ярьсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нэг хүлээг авч та хамгийн сүлд юм чи тийм. За. Би ямар эмэгтэй хүн сонирхдаг вэ? Чи юу өндөр. За. Туранхай. За. Тэгээд амар гоё юм зөөлөн сэтгэлтэй тийм тэсэр нэм гал цогтой хүү. Яг зөв. За одоо би миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт юу вэ? Жүжигчний мэргэжлийг сонгосон сонголт. Тэгээ багшаагаа дааж байгаа. Тийм багшаагаа дааж яваад хүссэн мэргэжлийг эзэмших нь зөв сонголт байсан. За тэгвэл нь штэ би ямар эмэгтэй нэг асуусан. Зөвхөн минийх гэж боддог ямар сонин содон зуршил байдаг вэ? Зөвхөн минийх гэж бодсон. Зөвхөн одоо тэр үйлдэл нь ерөөс зөвхөн намайг л тодорхойлдог гэх юм уу? Тийм л юм шиг шүү. Би тоглолт хийсэн штэ гэдэг шүү. Юу вэ? Зөндөл юм байгаа зү. Ер нь зөндөө штэ. Тийм нөгөө айгу нүднийхээ урдуур өстэй байж чаддаг болох үссэн яг шиг. Одоо надад алгалтай би сая. За одоо би яасан. Би цаашаа амар шипи өглөө шүү дээ. За баярлалаа гэдэг. За миний сул талуудыг нэрлэх гинэ. Байхгүй дээ тий. Сул. Гэтэ яг энэ зарим хүмүүст давуу тал нь бас болдог гэж болно. Гэтэ миний найзын сул тал хитрхи шударга. Энэ бол хамгийн сул тал. За. Хүнд амар итгэмтэй. Тий, итгэмтэй. Тий. За миний биш те. Ямар ч хамаагүй болцооны түүхээс ярих юм ямар ч хэцүү юм бэ. Ямар ч хамаагүй болцооны түүхээс яриа. Тэгэл чи амар романтик болцоонд урддаг октод нь өөрсдөө тэнэгтдэг ерөөсөө. Тийм л юмнууд байдаг шүү. Гэтэ тэр чи байх биш шүү дээ. Заяг октод угаасаа хогч гэд үнэн шүү октодаа. Ямар ийм гэтэ аяга худлаа шүү. Ямар байлаа. Гэтэ яг ер нь бол би романтик учраас ер нь жоохон гинтийн билег барьж марахыг яхаа илүүд үздэг л те. Тэгэхээр яг зөв гэж бодхоо. Яг бодъё гэдэг. Бод. За миний амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл гинэ. Миний хийж байсан галзуу үйлдэл. Өдөр болгон л галзуу байдгийг шүү. Ер нь гэтээ босын нэлчих юм уу яаш. Гэтээ би яг өнөөдрийнхээ юмыг ярьчих жолно шүү дээ. Юуг нь явах. Өнөөдрийн тэр үйлдэл миний хувьд амар галзуу үйлдэл байсан заяа. Юу би ингээд өглөө хэдэн цагаас явах юм бэ гэд асуух гад видео кол хийсэн. Тэгсэн чинь нүүрэн дээр маск тавьчихсан надтай ярьсан нь хамгийн анх удаа надтай тэгж ярьсан үйлдэл нах. Үсэн тэгээд жоохон. Тэгээ үсмэснэ гэж жоохон ингээ эвгүй болсон. Тэр зүгээр өнөөдөр миний хувьд жоохон галзуу. Яг тэр нөгөө анх удаа харж байгаа болохоор жоохон тийм байсан. Урд нь л ерөөсөө тэгж дандаа ийм зэгцтэй ийм дандаа ийм нөгөө за ийм тийм ингээд ергэд битэр чи хүндэтгэлтэй ханддаг шүү дээ явтаа за минь за ингэж чинь өнөөдөр арай биш байсан шүү. Би тэгтээ тэр хүнтэй найзлмаар байгаа даа шүү. Хаарч авъя. За одоо чи яасан.
Яас гэсэн би. За би хэдий X-тэй вэ? За энэ бол 5-6 хаа. Тий. Тэр хавцал. Үнэмстэй. 5-6 үстэй. Чи ингээд толж. Үгүй яг ингэчнээр юм уу? За ер нь тийм ээ л 5-6. За. Миний амьдралдаа хийж байсан хамгийн энэ ч сая уншсан тий. Би хүний ямар үйлдэлд хамгийн дургу вэ? Би хүний ямар үйлдэлд хамгийн дургу вэ? Ийм бийж болно. Чи өөрөөр манай найз чи өөрөө их тайван, тогтун хүн учраас магадгүй яаруу сандруу тийм адхан хүнд жоохон дурггүй ээж магадгүй. Яг нөгөө эсрэг гэдэг шиг тийм. Би болохоор жоо яах гэдэг байхгүй. Энэ жоохон хаагдаг. Яа ингэж би бүр гэдэг угсаал болно шүү дээ гэдэг байхгүй. За тэ чи. Энэ нэвтрүүлэгтээ яг яах гээд байгаа тийм. Чиний X-ийг судлах болоод амгүй юу? Миний хамгийн удаан үерхсэн хүн хэн бэ? Тэр удаан үерхснийг минь хэлнэ үү? Энэ нэр мэрийг хэлээд яхан тийм үстэй. Нэг бүсгүй байсан. Тий. Гэтэ мэддгий манай найз бол мэддгий. Тэгэхээр яг ингэсгэл орчих. Тий. Гэтэ бол нэлээд удаа үерхсэн шүү дээ. Тий. Зүгээр ингэсгэл орчих нэр мэрийг дурдаад яхан тийм үстэй. За. Би юугаар хамгийн их гайхуулдаг вэ? Тиний. Би юугаар хамгийн гайхуулдаг? Би юугаар? Зүгээр нөгөө юу ээж болно. Маш олон зүйлүүдийг нэг дор амжуулдаг чаддаг болохоор яг тэр цан чанараараа гайхалдаг. Тэрнээс ч манай найз чинь аюу минимал шүү дээ. Ер нь их айхтар тэгэл би чинь тийм байна гэж тэгээд ээдэггүй. Тэгэхээр яг олон зүйлийг нэг дор амжуулж чаддгаараа бас бусдаас арай илүү байх гэж бодож байна. За баярлалаа. За. Чамд би баярлалаа. За. Миний өөрөөрөө хамгийн их бахархсан мөч хизээ байсан бол ганцхан мөч биш үү лээ тий. Наа чинь асуулт нь тий. Тэгээ хамгийн их бахархсан мөч. Чи байнга л яг тайзан дээр байх дээр л ер нь бол өөрөөр амар бахархдаг шүү дээ. Тайзан дээр байхдаа л бахархдаг. За. За би хитэн X TV гинэ. Би энийг үрч явах тий. Чи тэгтээ нэг 20 Та нэг тэрийг ингээд тийг нь алгуулчихсан. Хоёрхан л X-тэй юм байна л та. Чиний мэдих. Тий, миний мэдих хоёр бусдын мэдих олон байгаа юм шүү. За. За. Би юм уу те? Тий. За би согтоороо ямар зан ааштай болдог вэ гэж. Дэлхийн хамгийн сайхан ааштай хүн болдог. Худлаа. Согтгоороо мэдгүй нэх өөрчлөлтөд байдаг юм бол онцсон байдаг гэж. Зүгээр ийм мэдгүй эсвэл нөгөө зан арьсны ийм эсрэгээр болд юм шиг айгүй ийм тайван дүлгөө тий. За ер нь бол тий. Нэг мо ухаарсан чинь шиг гэдэг. Зөв шүү. Тиймэрхүү. За. Би X-ийн хинд нь илүү хайртай байсан мэг юм уу? What? Хайртай байсан бол та хандл байх байсан билгүй дээ тий. Дондог юм билээ. Янта самбуг аваа самбуг. Яг янта самбугийн даваа самбуу. Тэр нь бол бас яг мэдэхгүй юм. Гэтэ яг энэ чи бас нэг найзууд чи хоорондоо хэдий найз ч гэсэн нэг юм ярих юм байна, ярихгүй юм байна. Гэхдээ үнэхээр л тэр X-тэй хайртай байсан бол одоо би тэндээ хайртай гэл сонжирлаа шүү дээ. Байж тий. Тий. Тэгэхээр тийм байхгүй. За. За. Би биенийхээ аль хэсэг сэтгэл дундуур байдаг бай би сайхан. Хамар. Шантаас ийм гоё том хамартай болсон тий. За баярлалаа. Энэ хүн. За. Миний бодигат хэд вэ? Тэрний юу лээ? Гүү чи ер нь энийг асуултыг мартдаг юм. За. Яах. За. Ингэсгэл маа. За би тэгвэл биенийхээ аль хэсэгт сэтгэл хангалуун байдаг вэ? Юу? Ам. Ам. Айгуу сайхан ярьдаг ам тий. За магадгүй л тий ер нь. Чи явус энэ амандаа урал амандаа амар хайртай л гэдэг. Хил амандаа тий. Бас хил амарч тий. Хилэндээ дургум. Яг мэрэгжил талаасаа бол дургу богинохоо. Манай мэрэгжилд бол бас хэрэггүй хэл гэх юм уу.
Тэгэхээр яг ер нь бол ам бол дуртай ээж магадгүй тий. За ер нь бол тий. тий. За одоо чи би юг хамгийн сайнаар хийдэг вэ гинэ? Би юг хамгийн сайн хийдэг вэ? Сайнаар хийдэг. Чи одоо миний мэрэгжлүүдийг мэдж байгаа. Бүх зүйлийг юм уу? Тэгэхээр чи амар дэш шидсэн болох юм шиг. Үгүй тэр чинь энэ бусад хүмүүс яг юу гэх чинь хамаагүй шүү дээ. Гэтэ бас ийм нөө миний хөмсгийг янзалдаг учраас миний хөмсгийг одоо бүх цаг үед бат даадаг хүн. Гэтэ одоогоор янзлаг байгаа. Одоогоор би өөрөө ч янзлж байгаа шиг өрч. Ер нь бол хөмсг сайн янзалж нүүрний яг тэгж байгаа нэг сормос хэлэх үү? Тийм бүтцэнд нь яг тааруулж хийдэг. Та бүхэн ч гэсэн үлчтэй. Сараас салонд. Яа. За одоо чи нөгөө нэг саяны алгасан асуулт чинь байгаад байгаа байхгүй юу? За яах юм. За тэгэл бид алгасчих тэнгууд нь миний хамгийн их ичмэр байдалд орж байсан зүйл юу вэ? Хизээ вэ? Яагаад гинэ? Ичмэр зүйлд орж байсан. Ичмэр зүйлд орж байсан. Мэдгүй одоо. Ерөөсөө орж ирэхгүй юм тийм. Нэг амар чухам хичээд байдаг. Мэдгүй. Нэр орж ирэхгүй нэ. Яг найз чинь нөгөө ингэдэг штэ хаяа нөгөө хүний нэр мэрийг ингээд жоохон мартамхай. Би өөрөөс тийм багхгүй. Би нөгөө хүний нэрийг яг ингээд бас жоохон өөрөөр хэлчих гээд идэх хөх. Тэрнээс жоохон санаа зовоод идэв. Тийш энэ хаяа намайг саран гэрлээ. Саран гэрлэрдэг. Тэгээ би одоо сонсоргоо сүултээ бас тасчих. Саран гэрлээ гэж хаяас додолцоод байна. За миний авч исэн хамгийн тэнэг хоч нэр юу вэ гинэ? Чи өндөр юм чинь нэг тэмээ мэмээ камел мэмэл гэсэн юм лээ. Oh my god. No. Тэмээ мэмэг шиг. Чи тэр гоёор нь лаа. Гоёор нь хэлээ. Яасан гоё үг орж ирэхгүй байна. Жохон гоцсон моцсон өндөр мөндөр гэдэлээсэн байлгүй дээ. Бид нар бас өндөр хүмүүсийг тэгдэлээсэн. Тийм. Жохон 10 жил мэлтэй бол. Тийм. Бэсэн. За. Яа яах вэ? Яач ба. Би хин нэгэнтэй За. зөвхөн сексийн зорилгоор үргэлж байсан уу гэнэ. Яа энэ ерөөсөө тийм хар бараа хүн биш үү? Энэ зүн чадаа. Гүг манаас тийм бозор хүн биш. Тийм амар амт бол биш. Яаж байгаа юм те? Хүн тийм юм ээ. No. Байхгүй шүү. Өстө байхгүй шүү нэр. За. Би эрэгтэй хүннээс юуг нь red flag гэж нэрлэдэг юу гэж хардаг вэ? Би яг дургуулээ. Үгүй одоо ингээл яг яахаар ч ингээд яг хэлжсэн юмуд ч орж ирээд болох ч яг одоо санддаг бай. Чамд 3 секунд хугацаа өгье. Чи жоохон төхөлж би сайж байгаа юм дээ. Би хараа ямар экстра байж байгаа сайрлаа. Тий. Нөгөө юу яасан? Яа гинт санаа шүү. Ер нь ийм шавдлуусан, яаруулсан нэг ийм тодорхой нэг юм зүйл болоогүй байхад дараагийн нэг юм алхмыг ингээд нэгтдэг. Тийм ийм залуучуудад дурггүй. Чи чууд гэд яагаад болно бэ? Залууд юм байна. За хамгийн сүүлийн асуулт. Миний гэрлэхийг хүсдэг олонний танил эмэгтэй алтартаа. Баазартай гэдэг байхгүй. Чи 2-3 би тэгтээ энийг ерөөсөө чамд хэлж байгаагүй юм байна тий. Гүйл тэр чин зүгээр краш гэл үү ч л. Яг байж болно. Тийм атган цэцэг гихч. Яах. Тэгтээ нэг амар гэрлэе гэж боддгүй юм аа. Чи яах гэсэн. Яг зүгээр тэгтээ энэ юу яаж болох юм уу? Би өөрөө хэлж болох юм уу? Юу штэ. Хэрвээ би гэрлэхийг хүсдэг миний олонний танил эмэгтэй яах юм бол нөгөө emotion хамтлагт байж байгаад гарцсан дуучин солонгоо гэдэг дуучин байдаг шин. Нүлээ. За. Тийм. Солонгоо их ер нь багаас
крашилсан одоо авцгаа гэж бодож байна. Одоо авцгаа тий. Энэ нэвтрүүлэг дээр авцгаа гэж бодож байна. За. Ингээ хэлье гэж Хэлье. Миний дургу олны танил эмхтэй хим бэ? Үгүй яа. Тэр нь хэлж болохгүй зү. Харин тэр жоохон бүдүүл хэлээ тийм. Гэтэ яг хоо ер нь бол тэгэл энэ нэвтрүүлгийг үзээд өөрсдөө ойлгочих байлгүй гэдэг. Харилцан олоорой гэж бодлохын Тэр нэг нэр мэрийн хэлээд яах вэ? тий. Ямар ч байсан тэгэл ямар ч нэг хүн байгаа л хэлбүүд. Яг зүгээр ингэж хэлж болно. Зүгээр яг өөрийнхөө эзэмсэн мэрэгжлийг арай буруу талаар ч юм уу эсвэл жоохон үнэлэхгүй байгаа ч юм уу эсвэл нэг юм дээрэнгүү хямдхан гэж бодож харьцаж байгаа тийм хүмүүс л ах гэж зүгээр бодож байна. Тэрнээс очрог тийм гэсэн бол байхгүй. Дажгүй шүү те. Ер нь бол чамд ихтэй дахиад жоохон юм судалмаар юм байна. Ер нь бол яг бас байж болж байна. Тэр X-нүүд X-нүүд хэцүү яах гэдэг тийм өөр хүн энэ хүн амтнд X-нүүд минь үзээсэй ч гэдэг юм уу гэж. Тийм тэрээс л хөрхөн хөвчлөлтэй л асуулт байлаа.